Монгол богино хэмжээний кино Оскарын наадамд өрсөлдөх эхний эрхээ аваад байна. Энэ бол хөгжлийн бишэлтэй залуус өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүрэхийн тулд өөрсдөө оролцсон бүтээсэн шат кино юм а. Та өссөн болсон. Тэгээд хөөрхөн охтод таныг өссөө засуулах гээл хүлээж ямар вэ? Та бодоод үзтээ. Даваа сүрэн бол киноны гол дүр. Харин кинон дээрх дүрийн нэр нь Сонор. Сонор бол гэр хороололд амьдардаг өсчин болох мөрөөдөлтэй залуу. Хөгжлийн бэрхшээлтэй ч залуу хүний хүсэл зорилгыг ямар ч бэрхшээл үл зогсоож чадахыг энэ кинонд өгүүлнэ. Кинон дээр Сонорт нийгмийн харилцаанд оролцоход олон бэрхшээл тулгардаг. Гэхдээ кинон дээрх шиг үйл явдал киноны гол дүр даваа сүрэнгийн бодит амьдралд өдөр тутам тулгардаг байна. Тэрээр кино урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй залуусын дуу хоолойг нийгэмд илүү тодор шангаар хүргэж хүсжээ. Одоо миний хувьд гэх юм бол би чинь ингээд дэрүүлж байгаад бэртцэн. Одоо олмол бэрхшээл гэж яригдж байгаа. Тэгээд бэртцэн өөрийгөө бол ингээд нэг гэртээ ингээд тусгаарлаад хүмүүс тусгаарладаг. Би болохоор тэг тусгаарлах хүсээгүй. Ерөөсөө л бэртцэн тэрнгүй бэртцэн ч одоо буцаад нийгэмтэйгээ ингээд те уялдаа болоо нийгмийн амьдралаас буцаад идэвхтэй оролцъё. Тэгээд би нийгэмд идэвхтэй оролцоод бусад хүмүүст одоо ингээд өөрийнхөө одоо би кинон тоглож чадчихээн те ингээд спортоо хичээлж чадчихээн гэдгийг нөгөө бусад тэр нуугдаад хайрцаглаад өөрийгөө хайрлаад гэрээс гарч чадгаа хүмүүст л одоо тийм нэг хүн ч гэсэн ингээд намайг хараад мэдээд энэ чинь ингэж болдсон биш нийгэмд ингэж идэвхтэй оролцоод ингүүдэж таад өөрийгөө өшөө хөгжүүлж болох юм биш те гэсэн байр суурин дээрээс л ер нь хүмүүсийг яг тэр талаас нь нөгөө ойлголт өгөхийг зорьсон шүү дээ. Энэ кино бол хөгжлийн бэрхшээлтэй олон залуусын сэтгэл зүрх хөдөлмөр шингэсэн бүтээл. Мөн олон улсын стандарт шаардлагын дагуу хийгдсэн кино. Энэ ч утгаараа дэлхийн олон кино наадмуудад шилдэгээр нэрлэгдэж, Оскарын шилдэг богино кино төрөлд энтри хийх эрхтэй болсон. Энэ киног бүтээх явц үйл ажиллагаанд камерны цаана оюуны хөгжлийн ялгаатай 10 гаруй залуу ажилласан юм. Киноны бүхэл хэсэгт ажиллах залуусыг 1 жилийн турш сургаж бэлтгэжээ. Ордын битэн кинолын сэнгэл авсан. Битэн кинол сайхан болсон. Битэн яг кино хийсэн болохоор камерын бит хийж битэн нар хийсэн гоёсан. Камера зөвхөн битэн юм яг кино өглөө түн зөндөө гоёсан. Канон дээр бич ёо нүүрний хэсгээр асуусан тий. Нүүр бодгоос тий. Болроо дахиад хэлээ. Канон дээр манай болроо чинь ямар ажил хийлээ? Хагмага яа шүртэй тэрлэгээд ясаа. Сайхан байсан. Манай Тэмүүжид ямар ажил хийлээ? Тэмүүжин канон дээр дуулах гоё юм байна. Найзуудаас хийдэг яг л канон дээр найзуудаа хийхэд юм аа. Яг гоёсэн да. Энэ киноны бүхэл хэсэгт сэтгэл зүрхээ зориулсан залуус хөгжлийн бэрхшээлтэй гэж сэтгэлээр унаж суухын оронд нийгэмд оролцож, найз нөхөдтэй болж тэдэнтэйгээ харилцахыг зөвлөж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм өрөвдөх бус үнэлдэг байхыг тэд хүсэж байна. Одоо би гэрээсээ гараад ингээ явах юм бол надтай ингээл гахшааны хаалган сүлээл ингээ зөндөө саад байж те. Ийм саадаг одоо саадгүй орчныг бий болгох те. Тэгэл автобус нунаад бүх юм л хүртээмжтэй байх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гараад нийгэмд оролцоод байх ямар ч тийм саад байхгүй дөрөн хүн болго яг эргэтгэж бусдтай адилхан орох бүрэн боломжтой байхгүй юу? Заримдаа бид өөрсдийн амьдралыг кино урлагаас хардаг. Энэ түүхээр хүний эрхийг сайжруулж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа найруулагч ярьлаа. бид нар нэгдүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэл ингээл гарын орыг ингүүт юм нөгөө нэг хангалттай юм гоё орчин байдаггүй. Хоёрдугаарт ингээд янз бүрийн сургалт нийгэмд идэвхтэй оролцоод явах юм боломжууд айгүй цөөхөн байдаг. Тэгэхээр бүтэн жилийн энэ сургалтын маань дагуу амрагдсанаар одоо тэр залуус маань бүгдээрээ нэгдүгээрт нийгэмч чинь хоорондоо найз нөхөр болж байна. Тэгээд хамгийн гол нь тэр хэд маань ингээд одоо ажил хөдөлмөр ингээд эрхлэх суралцаад ийм боломжтой болж байгаа байхгүй юу. Тэгээд өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлэх. Хүртээмжтэй байдлыг ханган бүтээсэн шат кино Австралийн Basista Films Монголын урлагийн зөвлөлд хамтран хийжээ. Австрали улсын засгийн газрын соёлын хөтөлбөрийн буцалгүй тусламжийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг кинонд Оскарын кино наадмын богино хэмжээний төрөлд өрсөлдөх хэрэг аваад авмаа. Бичгээ сурах гэсэн.